Үндсэн хууль гэж юу вэ? Бидний өдөр тутмын амьдралыг зохицуулж байдаг хэм хэмжээг хууль гэдэг. Бүх хуулийг нэг том сагалгар мод байна гэж төсөөлцгөөе. Энэ модны үндэс нь үндсэн хууль бол түүний салаа мөчрүүд нь бусад хуулиуд юм. Өөрөөр хэлбэл үндсэн хууль бол бусад хуулиудын их ундраг бөгөөд хамгийн дээд хүчин чадалтай хамгийн гол хууль юм. Бусад бүх хууль үндсэн хуульд нийцэж байх ёстой. Манай улсын үндсэн хуулийг 1992 оны 1-р сарын 13-ны өдөр баталжээ. Одоогийн үндсэн хуулийг анхны ардчилсан үндсэн хууль гэж нэрлэдэг. Монгол улсын ардчилсан үндсэн хууль нь оршил 6 бүлэг 70 зүйлтэй. Эдгээрээс хамгийн түрүүнд үндсэн хуулийн 2-р бүлэгт заасан иргэний үндсэн эрх чөлөөг хүүхдүүд бид маш сайн ойлгож мэдэх ёстой. Монгол улсын үндсэн хууль Монгол улсын иргэн бүр дараах эрх чөлөөг баталгаатай эдлэхээр заасан байдаг. Монгол улсын иргэн бүр амьд явах эрхтэй. Мөн эрэгтэй эмэгтэй бүх хүн тэгш эрхтэй. Ямар амьдралаар амьдрах. Амьдралын хэм маягаа сонгох тал дээр эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн хооронд ямар ч шалгаа байхгүй. Эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах хэрэгтэй. Бид сурч боловсрох хэрэгтэй. Ямар гэр бүл төрсөн, эсвэл ямар нөхцөлд амьддагаас үл хамааран хүүхэд бүрт ерөнхий боловсролын үн төлбөргүй олгох үүргийг Монголын төр хүлээдэг. Бид өөрсдийн үндсэн эрх чөлөөний заримтай танилцлаа. Хүний эрх нь хүн бүрт хамаатай нэгэн адил, хүн бүрийн гүйцэтгэх ёстой үүрэг гэж бий. Үндсэн хууль бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх үүрэгтэй. Аав ээжүүд сар бүр цалингаасаа татвар төлдөг. Учир нь бид хуулиар ногдуулсан албан татвар төлөх үүрэгтэй. Манай улс жил бүрийн 1-р сарын 13-ны өдрийг үндсэн хуулийн өдрөө болгон тэмдэглэдэг.